21 оны 1-р сарын 28-ны өдөр бол банкны тухай хуулийн нэмэлт орсон. За нэгөр одоо банкуд, аржааны банкуд IPO гаргаж олон нийтийн компани болох ёстой. Гол нь банкуудын засаглалыг сайжруулах, харилцан ялалтаа болох, олон нийтийн хараа ялалтанд орох, олон нийтийн компани болох ийм эхлэлийг тавьсан юм болсон. За энэ хуулийн хэрэгжилт хувьцааны төвлөрлийг бууруулах, эзэмшлийг бууруулах. Олон эзэнтэй бол олон нийтийн компани болчих юм бол олон нийтийн хяналтанд байгаа компаниуд ч одоо аливаа зах зээлийн бус өрсөлдөөн зах зээлийн зарчмаас гадуурх ажил үйлчилгээ за хууль бус тэгэл банкны журам заавар нийцэхгүй тийм үйл ажиллагаа явуулахыг эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах хязгаарлагдана. Арилжааны банкудаа нийтлэг үзэгдэл бол арилжааны банкны эзэмшигчид бусад бизнес руу ордог. Хязгаарладаг, бодлого зөрчилдөөний бий болгодог гэсэн юм олон асуудал үүсгэж байгаа шийдэгдэх юм байна. За энэний хэрэгжилтийн талаар. За хоёрдугаар валютын нөөц энэ нь бид нар $1 тэрбум нэмэгдүүлэх шаардлагатай байна. За энэ талаар эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч ажиллаж байгаа ажлын явцын талаар. Эдийн засгийн хөгжлийн яам бол энэ жил $1 тэрбум валютын нөөцийг нэмэгдүүлэх болцоотой $4 тэрбум төгнө гэж. Манай экспортын орлого нэмэгдэх юм. Нөөц бол $4 тэрбум төгрөх тийм бодит тооцоол бий болж байна. Энэ дээр харин Монгол банкын алтны худалдаа авалтын бодлого алт хөтөлбөр за бусад хэлбэрээр нөөцөө нэмэгдүүлж ханшиг доктортой ойлгох бодлогын нөөц ирээдүйн талаар. За 3 дугаарт бол энэ валютын ханш валютын нөөц бол экспорт гэсэн бодлогоор шалтгаална. Монгол банкнаас тогтоолын төсөл санаачилсан байгаа. Энийг хаврын чуулганаар хэлцүүлнэ. Бүхнийг экспортод гэдэг шиг одоо экспортын аливаа барьер тарифын болон тарифын бус барьерыг бууруулах, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулахад Монгол банк зээлийн бодлогоор дэмжих ийм мөнгөний шууд болон шууд арга хэрэгслүүдийг илжүүлж өрчлөлтүүд хийх шаардлагатай байна. Дэлхийн инфляц буурах, суур инфляц 2-4% орчимд хүрэх. Ерөнхийдөө өндөр байх боловч одоо инфляцийн хүлээлт бол оны хагас жилд бол 2 оронтой тааруу орох төлөвтэй байна, тийм үү? Гэхдээ бид энэ геополитик эрсдлийг урьдчилан тооцох аргагүй тийм үү? Тийм учраас болцгүй эрсдэл бэлэн байх хэрэгтэй байна. За ингээ экспорт гэдэг бодлогыг л одоо та засгийн газар хамт шийдвэрлэх. Бүх төрлийн мөнгө зээлийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл бүхнийг экспорт гэдэг энэ бодлогын маань нэг том экспортын бодлого бол 10 их найдын 3% хөдөө зээлийн хөтөлбөр байсан. За энэ 3% хөдөө зээл зориултын дагуу зарцуулагдаж байна уу? Экспортыг дэмжихэд зарцуулагдаж байна гэдгийг ажлын хэсэг гаргаад шалгах хэрэгтэй. Бүх зээлийг шалгах дотор арилжааны банкуудын дотоод хяналт шалгалтыг нь өөртөнд ажиллаж өөрсдөө нь хэл шалгуулах. Ерөөсөө л экспортын чиглэлээр гаргаж. Импортыг орлох үйлдвэр. Экспортын үйлдвэрлэл бол валюта хэмнэх валюта нэмэгдүүлэх хэвтэл 23 оны бодлого чиглэл хэрэгтэй байна. Одоо нэгний үнийн өсөлт чинь суур инфляц болох нефтийн бүтээгдэхүүний үн. Нефтийн бүтээгдэхүүний үнэндээ валютын ханш шингээд давхар нөлөөгөөр ялангуяа хөдөө орногт бүтээгдэхүүний одоо гурлийн үн баг 50% нэмэгдлээ. Тийм учраас энэ үнийн өсөлтийг хязгаарлахад энэ валютын ханшны бодлого мөнгөний бодлого бүгд чиглэх хэрэгтэй байна. Социологийн судалгаагаар 75% нь үнийн өсөлтөөс шалтгаалж амжиргаа дороотлоо. Энээс шалтгаалж бухимдж байна гэсэн үндсэн шалтгаан байна. За энийг одоо та засгийн газартай хамтарч хэрхэн шийдэх, эдийн засгийг докторжуулах хөтөлбөр бодлогыг хаврын шулганд оруулж шийдвэрлэх. 3 сарын